Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас жаргалан суманд олгосон нэг цагт 500 кг ховонцор болон төмөр лазыг шахаж нэгтаршуулах төхөөрөмжийг сойрлуулахтай холбогдуулан боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулах хог хаягдлын зохистой менежментийг дэмжих сургалтыг зохион байгууллаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам Мог Пластик компани, Ховд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулсан уг сургалтанд Ховд аймгийн байгаль орчны салбар байгууллагуудын албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын багш, нийгмийн ажилтнууд, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, жаргалан сумын 12 багийн нийгмийн ажилтан, хуваарай ховонцор худалдан авч борлуулдаг иргэд аж ахуйн нэгжийн төлөөлөлгээд 60 гаруй хүн оролцсон юм а. За дэлхийд даяар бол хог хаягдлын менежмент гэдэг асуудалд бол анхаарлаа нэлээдгүй хандуулад энэ талаар дөрвтэй арга хэмжээнүүдийг авч эхлээд бол удаж байна. Монгол улсын хувьд бол саяхнаас энэ талд нэлээх их анхаарал хандуулж байгаа. Манай Caritas Czech Republic олон улсын байгууллагын хувьд энэ удаад байгаль орчны яам болон Мог Пластик компанитай хамтраад барилгын хог хаягдлын менежмент болон хувцрын хог хаягдлын менежментийн чиглэлээр хөдөө орон нутгуудад сургалтуудыг хийгээ явж байна. Энэ сургалтыг зохион байгуулснаар бол бид нар хөдөө орон нутгтайгаа барилгын салбарын оролцогч нар ерөн зөвхөн барилгын салбарч гэхгүй те энэ нөгөө хог хаягдлын салбарт нийт анхаарал хандуулах ёстой хүмүүс маань энэ талаар илүү сайн ойлголттой болоосоо гэж гэсэн зорилгыг тавьж ажиллаж байгаа. За манай байгууллагын хувьд болоод манай байгууллага байгаль орчны яам Мог Пластик компаниуд хамтраад ер нь бол эхний ээлжид нэг 12 аймгаар явах зорилтыг тавьсан байж байгаа. За үүнд Баян Онгор, Говь Алтай, Ховд, Баян Үлгийн Увс аймагуд байна. Баруун аймагудаас зүүн тийшээ манайх Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймагудаар яг явж байгаа. Ингээд цаашид бол Говийн аймагудаар явах юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ховд аймаг өнгөрсөн хугацаанд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд жил бүр багагүй ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа Ховд аймагт тулгамдж буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд үе шаттай ажлуудыг иргэд аж ахуйн нэгжүүдтэй дахин хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ер нь ховчууд биднээс хогоо ангилан ялгах сургая. За энэ хогоо биднээс тодорхой хэмжээнд нийлүүлэгдэж байгаа байгаль орчин аялал жуулчлалын яамнаас нийлүүлж байгаа. Энэ Мог Пластик компаниар дамжуулж хийж байгаа энэ хог пресслэх машиныг Ховд аймагт нийлүүлж байна. За энэ хог пресслэх тоног төхөөрөмж нь зөвхөн пластмасс материалыг бас ингэж пресслэх, за цаас материалыг пресслэх гэдэг олон төрлийн ийм материалуудыг, хогуудыг пресслэж ийш нийлүүлэх. За мөн энийг цуглуулахад хэрхэн яаж цуглуулах вэ гэдэг энэ арга зүй талаас нь энэхүү сургалтуудыг зохион байгуулж байгаараа гэх юм үр дүнтэй сургалт юм а. Тийм учраас биднээс хогийг цаашдаа өөрөөсөө тээвэрлэж асгадаг энэ байдлыг бол цаашдаа салахын тулд бид эхлээд гэр орондоо буюу биднээс хогоо ангилан ялгадаг, түүний бас тодорхой өдрийн хуваараар ирж үнийг авдаг, иргэд нийлүүлдэг. Энэ тогтцоог бий болгоход биднээс бас анхаарах юм. Ийм учраас биднээс агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр өнгөрсөн жил аймгийн иргэдийн төлөөлөгчд урлаараа батлуулсан. Тэгвэл энэ жил биднээс хог хаягдлын менежментийг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг хөтөлбөр боловсрол дуусаад аймгийн иргэдийн уралд оруулахад бас бэлэн болоод байна. Энэ бүхэнд манай иргэдийн идэвхтэй оролцоо санаачлага төлөвийн чухал юм а гэдгийг бол та бүхэн бол зайлшгүй ойлгох ёстой. Тийм учраас биднээс эрүүл орчинд амьдрах бол биднээс өөрсдөө цэвэр байх ёстой. Энэ цэвэр байхын тулд биднээс энэ орчныхоо бохирдлыг бол бууруулахад хүн бүрийн идэвхтэй санаачлага төлөвийн чухал юм а гэдгийг бол биднээс орой тэмдэглэхийг хүсэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах цэг байгуулах, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих сэдвэд сургалтыг 12 аймагт зохион явуулахаар төлөвлөжээ.